За сайн байцгаана өрх мэд үзэгчтэй. Баялаг үтээрч захирлуудыг энэ дээр энэ удаагийн нэвтрүүлгээр Алимын сар компани захирал долмоо оролцож байна. За та сайхан зүсэж байна уу? Сайхан, та сайхан зүсэж байна уу? За өнөөдөр их сайхан зочин маань бидэнд өргөдөн оролцож байна. Тэгэхээр та бас миний нутгийн тухай, өөрийнхөө нутгийн тухай, аав ээжийнхээ тухай бас сайхан сэтгэлээ ярина уу? Ерөнхийдөө аав ээж маань бол ер нь бид нар одоо таас сайн мэдж байгаа. Бидний аав ээж бол одоо үнэхээр хөдөлмөрч малчин те амьдралыг яг одоо хар залуу наснаасаа одоо ингээд босгож ирсэн. Магадгүй одоо миний аавын тэр нэг малчин хүний ухаанаар юу гэж бодсон гэхээр за охиноо боловсролтой хүн болгоё. Надад юу гэж хэлдэг гэсэн гэхээр чи сайн болвол хэдэн дүүнер чинь сайн байна. Чи дүүнер авч явна. Тэгэхээр одоо маш их чи хичээх хэвээр гэж ингэж зааж сургасан. Тэрний ач буйнаар одоо өөрийнхөө хэмжээнд бол одоо маш их хичээж хөдөлмөрлөдгөө. Тэгээд тэрний энэ үр дүнгээр ч гэсэн өнөөдөр би тантай бас нэг цаг үед магадгүй нэг үзэл бодолтой нэг үнд зүйлтэй ингэж яриад суух боломжийг бол одоо аав ээж минь олгосон юм байна гэдээ талархаж байна. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд өнөөдрийн үн цэнийг бүтээлээ шүү дээ. Тэгэхээр энэ дэлгэцийг хараа сууж байгаа олон мянган баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгч өрхөө үйлдвэрлэлээр эхлэгчтэй байгаа. Тэгэхээр тэр хүмүүс та бид хоёр болоод үлгэр шишээ байгаа. Ер нь тэднэртэй зөвлөөж юу гэж хэлвэл болох вэ? Миний яг үндсэн мэргэжил бол эхлэн бодогч санхүүч мэргэжилтэй. Нийт одоо 30 жилийн ерөөсө бүхэл хугацаанд би санхүүгийн чиглэлийн ажлаа хийсэн. Дээр нь одоо сүүлийн 2002 оноос хойш бол яг одоо ингээд гүрс захирал, үүсгэн байгуулагч компани захирал гэдэг ийм ажлуудыг хашаад явж байна. Манай дээд сургуулийн ангийн дундгавын нэг найз охин байсан. Тэгээ бид нар хоёулаа дүүч хөдөөний сэрцэг хөрхөн хөдөөний хоёр охин бид нар намар ингээд 8 сард ер нь цонх угаадаг байхгүй юу? Гэхдээ нэг зэрлэг байдаг байхгүй юу? Их сургуулийн 1-р курсын оюутнууд чинь. Тэгээ байж байхдаа дундгавын найз охинтойгоо хоёулаа анх танилцаад тэгээд би чинь оюутан байхдаа гэр бүлтэй болоод төрөө том охин маань гараад тэгээд тэр хооронд дундгавын маань найз охин бас айгүйх тусалдаг байсан. Тэгээд бид нар юу гэж ярьж ирсэн гэхээр хоёулаа сургуулаа төгсдөө хоёулаа нэгт орно гэж ярьдаг байсан. Тэр хамгийн супер компани. Хамгийн супер компани байсан учраас тэгээд бид нар сургуулийн төгсөд хоёулаа нэгт орсон. Найз маань үнд цаасны компанид ороод би аялал жуулчлалын салбар буюу нийтийн хоолны салбарт орсон. Би ер нь анхнаас дөнгөж сургууль төгсөөл тэр аялал жуулчлал нийтийн хоолтой зууралцсан. Ньютур гэдэг компанид анх орж ирсэн. Тэгээд барометрал хариуцсан нэгтлэн гаргуурал. За тэгээд тэр хооронд чинь зөндөө бодлоо. Тэгэж ер нь би анх нийтийн хоолтой ингэж жил амьдрал маань одоо холбогдоод ихөө те. Тэг өнөөдөр Алимын сарын магадгүй одоо миний учир тавил тийм байсан. Би одоо зөв сүүлд одоо сургууль төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг одоо харахтаа юу ч хардаг гэхээр компани том байх нь гол биш юм байлээ. Тэрийг аваад явж байгаа удирдаад явж байгаа хүн нь зөв хүн байх, сайхан зөв бодолтой хүн байх те. Тэр хүний ажлын анхны гараа гэдэг чинь их чухал. Нөгөө тасралтгүй суралцдаг гэд. Яалтчгүй энэ бол миний нэг давуу тал болдог, заримдаа дутагдaltaй тал болдог. Одоо маш их сурна. Заримдаа бүр хизээ яриг болохыг мэдэхгүй сурна. Гэтэл хэрэггүй сурна гэж байдгүй юм байлээ. Хэдийн нэгэн цаг тэрний хэрэгцээ гардаг. Бусд хүмүүс ус ингээд өнгөрсөн хугацаанд сурсан, мэдсэн, ойлгосон, алдсан зөндөө юм байна штэ тий. Илүү их амжилттай болохоор зөвлөдөг гэж биш юм байлээ. Өнгөрсөн хугацаанд бас нэг чинь араа жоохон туранд цаг хугацаанд ингээд нэг юмнууд өнгөрүүлсэн юм шүү дээ. Яг ийм үед бол нэг ийм асуудал үүсдэг юм байлээ гэдгийг хин нэгэнтэй одоо хуваалцах хэрэгтэй юм байлээ. Бусад одоо энэ сайхан хүмүүсийн тус дэм итгэл уран бол одоо бас маш их дэм тус болж идэг. Манай дэлгэцийг үзэж байгаа хүмүүс бас болмоо захиралтай бас холбогдоод энэ талаар бас дэм ахын болж байгаа юм. Тодорхой хэмжээний өсөд өвжих чинь хурдыг чинь урагшлуулж өгнө шүү гэж би бас хэлмээр байна. Баялаг бүтээгч, үйлдвэрлэгч хүмүүс энэ төрийн бус байгууллагаараа хамтарч ажиллах, мэдээлэл цуглуулах. Одоо ер нь бизнесийн орчин нөхцөл ямар чатанд тавиад байна. Хүний энэ үзэл бодол, хандлага чинь ер нь нэг өөр болоод идэм байна. Өөрчлөд идэм байна. За 10 жилийн өмнө бол би одоогийн нөхцөл байдлыг арай өөрөөр жоохон гоншгомж гомдолж хэлэх байсан баг. Одоо бол би юу гэж харж байна гэхээр жоох өөрөөр харж байгаа. Өөр өнцгөр. Яадаг гэхээр бид нар оролцоотой байх хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ одоо төрийн бодлого шийдвэр энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын өсөлт хөгжилт тий энэ олгоныг хуучин ингэж харж байхдаа тэнд одоо бодлого осруулалт гэдэг юм уу магадгүй одоо манай салбарын хүн сүдэж хуяа жижиг дундын газар өөр юу гэдэг тий засгийн газар ч юм уу ингээд нэг тусдаа нэг юм байдаг тэд нар бидний төлөө одоо ингээд биднийг ингээд бид нар эндээ хичээгээл байж би одоо ингээд нэг Алимын сар гэдэг нэг хүнсний үйлдвэрийн тэр тодорхой нэг орон зай цаг хугацаанд урдах юмаа сайн хийгээд байж гэд хэсэг явлаа штэ.
Тэгээ бэжэтэл аливаа зүйл чинь хүн болгоны асуудал өөр байдаг. Гэхдээ яг нэг нийтлэг нэг юм байгаа. Гэхдээ хүн болгоны асуудал өөр. Хүн болгоны асуудал тандах үнцэг өөр. Хүмүүс хөгжихийн төлөө илүү сайн хийхин төлөө хичээгээд байсан. Гэхдээ өөр өөрийнхөө орон зайд байгаад болохгүй байгаа юм байна. Энэ нэг төстэй байна, нийлэх ёстой байна. Бид нар нэрээ ингээд газар дээр бодит байдал дээр нөхцөл байдал ийм биш дээ. Энийг ингээд нийлүүлээд ингээд төр засаг руу, бодлого тодорхойлогч руу ингээд дамжуулах юм бол тэнд чинь хурдтай байна. Тэнд чинь тэгээ одоо ингэж харж байгаа яг уу. Араа жоохон онцгүй муухай олгож хараад идэг. Бүр дээд төрийн ерөнхийлөгчөөс ахуулаад жижиг иргэн хүртэл хичээж байна. Бүгд хичээж байна. Тэгтэл энэн дээр одоо ийм нэг төр байна, үйлдвэрлэгч байна, тэрний нөгөө талд хэрэглэгч гэдэг айгүй чухал юм байна шүү дээ. Бид нар өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ хийхдээ ямар зорилготой хийдэг гэхээр үргэлжийн мөнхийн мөнгө олъё гэдэг үү шүү дээ. Гэдэггүй байхгүй юу? Ер нь бол жоохон тэнэг зоригтойтой эхэлсэн гэх юм уу? Юу гэх юм те? Нэг гарч чадахгүй нэг эхэлсэн тийм үү? Гэхдээ мэдээ тэрийг бол ингээд ерөөсөө л өглөө хосоод өнөөдөр нэг ажлаа сайн хий, энийг ингэчээгээл явж хахад жамаараа цаашаа хөгждөг юм байлээ. Ерөнхий бол планд нь. Гэхдээ бүгдийг бид нар төлөвлөж чаддгүй. Үнэхээр хичээгээд явж хахад хөгжил бол ирдэг. Тэгэхээр би төр бодлогоороо дэмжиж энд үйлдвэрлэгч бизнесийн хийж нөгөө талд хэрэглэгч байна. Та өтөр ч гэсэн би таны хэрэглэгч, та миний хэрэглэгч. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар жоохон золиос гаргаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тийм чин сэтгэлтэй л байх хэрэгтэй юм байлээ. За бид нар баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоо өнгөрсөн жил 10 жилийн төвх хувийг тэмдэглэж өнгөрөөсөн. Бид их ажлуудыг их олон одоо форумуудыг үйлрэх их ажил хийж байна. Тэр үед жижиг дундын сан гэдэг хаалттай хэрэм байлаа. Энэ хэрмийг манай холбоо ишгэлж ороод цөмөлж гаргаад бүх бузар болыг гаргаж ирсэн. Би бас хамт хийсэн те. Энээсээ дурсамж хэлээд ярьчих уу. Жижиг дундын сан гэдэг бол одоо хамгийн манай энэ жижиг дунд үйлдвэрлэгч нарт бол хамгийн ойр, хамгийн ойлголцдог. Бүр удирдлагаас ахуулаад тэр сангийн хэмжээнд бол бид нар одоо бол үнэхээр хамтарч ажиллаж чаддаг болсон. Энэ хамтарч ажиллаж чаддаг болсон гэдэг чинь бол бид нар илүү асуудлаа хоорондоо нээлттэй ярьж шийдэж чадсан. Одоо тэр та хэллээ жижиг дундын хуульд одоо манай холбоо те яаж бид нар оролцож бүр ингээд зарим нэг заалтанд бүр үг үсгээр одоо ингэж орж хэрэгж явж байгаа штэ. За тухайн үед ч юм бол одоо бас жоохон халуухан юм болж исэн штэ те. Өстой залууч ээж. Тэр камерын өмнө чинь бүр одоо тэр жижиг дундын газрын дарга маргыг бол одоо бас л тухгүй болгож тэ оруулж ингэж ийсэн. Гэхдээ тэр үнэн л зүйл ярьж ийсэн, бодиттой л байсан. Тухайн үедээ бол халуухан байсан ч гэсэн өнөөдөр бид нар тэрний үр дүнд нэг тэнд одоо магадгүй жижиг дунд манай баялаг бүтээгдэхүүн холбоонд байсан нэг 10 хэдэн захирал ч юм уу тэр нэвтрүүлэлт оролцсон хэдэн хүн өршмөнд хүртээгүй. Нийтээрээ Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа бизнесийн салбарт ороо явж байгаа жижиг дундын салбарынхан бүгд хүртээд явж байгаа. Тий. Тэгээ энэ дөр бол одоо жижиг дундын сангийнхан ч гэсэн одоо манай холбооныхонд аягүй талархалтай байдаг. Тийм. Өнөөдөр жижиг дундын зээлийн тухай асуудал нь харамсалтай. Төсөл нь байхгүй. Сүүлийн 3 жил Улаанбаатар хотод байхгүй тий тавигдахгүй тий. Хөдөө орон нутагт нэг дөнгөд тусдын чинээ дайтай нэг ёстон амсуулаад орхиж байгаа. Цаанаас нь уг нь бол энэ чинь биднийг тэр жижиг дундын сантаа яригдж явах үед улсын төсвийн 10% тэнд мөнгө хөрөмтлүүлээд тэр мөнгийг жинхэнэ одоо дарга нар хамаарлах үе компаниудаар авдаг байсан үе. Гэтэл тэрийг болиулаад хуулийн өөрчлөлт эрэнгүүт нь улсын төсвийн 10%-ийг оруулахаа болцсон байхгүй. Та нар ингээ бидний төвх боломжийг хааж явбал бид нар та нарт төвх боломжийг хаана тэгж хаасан. Тийм ухаан юмнуудтай гарсан учраас түүнээс хойш жижиг дунд олгосон зээлийнхаа иргэн төлөлтөөртэй харин тэгээд байгаа юм. Өөр ямар ч мөнгө байхгүй гэж ингэж байна. Тэгэхээр өнөөдөр бид ярьж байгаад өнөөдөр бид яг одоо жижиг дунд сан байхгүй. Тэгвэл одоо манай Монгол улсад нэг сан бий байгаа тийм эдний сан татагдаж байгаа. Тэрнээс оруулах гэсэн юм бас янз бүрийн явагдаад бас дэмжигдэхгүй байх ч. Одоо баялаг бүтээгч үйлдвэрлэгч тэр ер нь хамгийн хүндтэй чухал юм нэрээсөө зээл систем. Тэгж авч санхүүжилт хөрөнгө оруулалт яавал дээр гэж бодож байна. Яах вэ бид нар? Ганцаараа бол ингээд зүтгээд бол бид нэг газар очиод бол зогсож байна. За нам зогсохгүй махад хурдч удаас ирж байна. Тэ боломжуудаа алдаж байна гэж байна. Тэгэхээр ер нь бол хамтрах хэрэгтэй. Би одоо ингээ альман сар компани талах нарийн боо хийдэм ч одоо намайг манайхан дээдэн штэ айгу гоё кейк хийдгүү гоё талах хийдгүү гэд. Уучлаарай манайхан би ер нь тэр болгон бол тэр овонд баг төдийлээ ингээд нэг талах шараад байж байгаа бол одоо
ер нь их том цөөн шүү дээ. Тэрний чинь зам тустай мэрэгжлийн хүмүүс тэр чинь хийгээд байж байна. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа юм гэхээр санхүүжилтийг бол тодорхой хэмжээнд өөрийн нөгөө ийм нөгөө хэрэгцээний хувьд бол үргэлжил дутуу байдаг. Яг бизнес хийж байгаа юм бол угаасаа зээлтэй байх нь бол зөв. Тэгэхээр тэр авсан зээл буюу хөрөнгө оруулалтыг яг анхны нөгөө нэг зориулсан зориултын дагуу тэр төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Одоо төрөөс авч байгаа хэрэгжүүлж байгаа нь бодлогод байна. За одоо сүүлийн үед хүнсний хувьсгал, цагаан алт, тэрбум мод энэ болгонд бол маш их том мөнгнүүд тавигдчихна. Мөнгө бас байхгүйш байна. Энийг зөв хуваарлах, эзнийг олж өгөх бол одоо бүр номер 1 асуудал. Тэрнээс одоо байхгүй манай төрд бол мөнгө байхгүй гэж хэлэхгүй. Төрийн энэ хоёр том байгууллагын албан ёсны төлөөлөгчийг л альж компаниуд өөрсдөө хийж байгаа. Үүрэгтэй бүр хуулиараа тийм. Уг нь бол бид нарт энэ ажил хийж гисэн гээд урамшуул олох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл урамшуул олох биш. Бид нараа үнэгүй ажлыг хийлгээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө дутуу хоригдлоо цуглууллаа гэд зэмэл хүртэх төлөвтэй. Тэгвэл одоо яах вэ? Яг хоёр янзын надад бол санал байгаа. За би яг одоо санхүүгийн хүний талаас харахад бол за 1% болгоно. 1% болгох нь иргэн надад ашигтай. Улс орны хувьд одоо ингээд нөгөө татврын төсвийн бүрдүүлэлт энэ асуудал дээр бол 1% болгох нь мэдээж асуудалтай. Гэхдээ аливаа татврыг та бидэд ярьдаж за одоо нөөцийн татвар бол яа гэв зүгээр анх ингээд гарч ирэхдээ бол одоо бүртгэхтэй худалдааг бүртгэх ингээд зорилгоор гарч ирсэн ингээд одоо 10 гэтэл одоо хэдүүлээ яаж алуулж байгаа гэдэг тийм би бол татвар төлөх бол ёстой. Иргэн хүнийхээ хувьд тэр бизнес хийж байгаа хүнийхээ хувьд тэр байх ёстой. Энэ бол бүр үүрэг тийм. Тэгвэл энэ нь харин шудраг байх ёстой байхгүй юу? Монгол улсад нийт ялангуяа за ер нь Монгол улсад юм байлээ шүү дээ. Үйлдвэрлэл хийх, үйлчилгээ хийх, худалдаа хийх гэдэг 3 янз юм байна. Яг үүндээ жижиг дундын салбарт худалдаа хийж байгаа энэ хүмүүсийн татвар төлөвлөл манад бүр 0 шүү дээ яг үүндээ. Төлөхгүй. Тэгтэл аж ахуй нэгжид бүртгэлтэй аж ахуй нэгжээс одоо цалин авдаг энэ хүмүүс л хөөрхий төлөөд байдаг. Тий. Тэргээрээ бараг хохин болж байгаа юм шиг тий. Тий, яг үнэ. Тэгэхээр хувь хүн талдаа бол 1% болох нь бол зөв. Тэгтэл энэний тэгвэл бааз суурийн одоо улсын төсвүүд ямар нэгэн байдлаар асуудал ингээд үүсэхгүйгээр шийдэх нь энэ бүртгэлээ шудраг болгооч. Татврын ерөнхий газар татврын албанд бүртгэлээ гой болгочихоо. Тэгвэл бол 1% байхад бол хаана асуудал байхгүй. Иргэн хүний хувьд ч гэсэн. Миний хувьд би бас ингэж бодоод байгаа. Хэрвээ 1% болгочих юм бол энэ эзэнгүй байгаа ажлын байр эзэнтэй болоод ажил хийхгүй байгаа хүмүүс ажил хийх юм. Яг үү. За яг үнэндээ бол энэ нэг 2 сарын цалин авч байгаа хүн бол 500 орчим мянган төгрөг усад тушаад дээ шүү дээ юм татгалд. Тийм. Тэр чинь бүр шимтгэлж биш ер нь бол татвар болоод байгаа. Уг нь бол эргээд хувь хүндээ хэрэгтэй зүйл шүү дээ. Хамгийн гол нь иргэн хүн татвараа тулаад төлөөд эргээд нөгөө нэг нийгмийн ийм үйлчилгээгээ усаас авдаг юм нь шудраг байхгүй учраас л хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Тий. Энийг бол энэ тогтолцоог л бид нар бүр маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Монгол Улсын ерөнхийлөгч бүх үйлдвэрүүдээр яваад одоо талбай сүүлд яваад нүдэрээ үзээд гараараа бариад энэ монголчууд ямар мундаг хөдөлмөрч юм бэ гэж ярьж байгааг би сонсч байсан. Тэгэхээр хийж бүтээсэн хүмүүс шагнаж оромшуулсан. Тэгэхээр хүмүүс их баярлж байсан. Үнэхээр авах хэрэгтэй үн авлаа гэж. Хийж бүтээсэн төрдөө өнлүүлж чадсан. Төлөөллийн нэг таад сууж байна, бийт сууж байна. Тэгэхээр энэ шагнаж оромшуулсан талаар юу гэж хэлэх вэ? За одоо өөрөө шагнал авсан юм чи одоо бодит байдлыг тий өөрийн бодит мэдрэмжэл хэлээ л да. Алтан гац содонгоор шагнадаад ингээд аваа зогсож байхад бол яг тухайн үед бол би за би ч одоо юу хийлээ дээ тий жоохон итгэж итгэхгүй авчаадаа жоох юм гимтэй юм шиг юм юу төрж исэн. Ичингүүрж исэн тий маш их хичээх юм байна штэ гэд хүмүүс надад урам харилсан. Хүмүүс надад юм хийж яваагийн минь эргээд надад ингэж нөгөө нэг мэдрүүлэх тэр мэдрэмж би авч чадсан. Би өнөөдөр хариуцсан ажлаа масаа хийгээд явж байвал тэнд нэг хүний хэрэгцээ хангагдана тий. Тэгээ эргээд тэр нь надад ингэж хэрэгтэйгээд ер нь бол ингээд нэг өгөх авахын хуулаараа л явж байгаа шүү дээ. Ер нь зарим өдөр таач мэдээж бид нар шантардаг шүү дээ тий. Болмоор санагддаг үстэй ёо. За би бол тэгдэж за ер нь юу ийсэн гэж ер нь одоо ингээд бүр гурил бутаатай холдод ингээд явж идэв. Ер нь энэ олон
Хамгийн одоо бизнес хийгээ явж байгаа хамгийн том асуудал нь мөнгөгүй гэхээсээ илүү тэр олон ажилчид буюу ажиллах хүчний хүмүүстэй ойлголцох, харилцах тэгээд байгууллагын тэр том зорилгыг нэгдсэн болгоод тэр олон хүний зорилго олгоод урагшаа ингээ инерцээр нь явна гэдэг чинь л ер нь бол бизнес хийхэд хамгийн том асуудал байгаа шүү дээ. Хизээ ер нь нэг талхны үйлдвэрт, нарийн боовны үйлдвэрт Монгол улсын ерөнхийлөгч очиж байсан юм бэ. Тэгтэл одоо энэ хувьсны хувьсгалын хүрээнд ямар их олон гоё үйлдвэрүүдийг бий болж байна. Одоо над шиг ингээд нэг болох тухай ботцсон явсан нэг те үйлдвэрлэгч хүртэл болохгүй мэн илүү сайжруулъя, илүү хөгжүүлье гэдэг юм урам зориг авч байна. Тэгээ энэ бол одоо би ирээдүйд сайхан харагдаж байгаа гэж бодож байна. Урмын хугахаар ууцын хугал гэдэг үстэй яг энэ юм байл шүү. Энэ үстэй үнэхээр том философитой үг байл шүү. Сая өөрөө цус дурдж байлаа тэр авахгүй их явах нь гэдэг. За ер нь буян нүгэл хоёр гэдэг нэг юм ярьдаг шүү дээ. Энэ тухай та ямар бодолтой байдаг? Энэ бол зүгээр л хүний үнд зүйл. Ямар шашин шүтдгээс үл хамааран хүний үнд зүйл. Одоо жоохон нас яваад гэхүү те. Жоохон юм өөрөөр жоохон юм уужуу ингээд хардаг болоод байгаа нь юу ч харсан гэхэд ер нь бол муу хүн гэж бол байдгүй юм байна. Хүний төрлийг олоод хүн ийм оюун ухаантай ийм хүн болсон хүн болгоны энэ дотоодд нь бол нэг сайхан сэтгэл бол байдгийм байна. Байгаа юм байна. Тэрийг харин хизээ хаана ямар нөхцөлд гаргадгийг хизээ хаана ямар нөхцөлд тэрийг гээгээд хайчдгийм бэ. Хүн болгон сэтгэлийн амар амгалантай байхыг л хүсэж байгаа юм байна. Сэтгэлийн амар амгалан гэж юу юм гэхээр нэг өөрийнх нь бодсон санснаар байгаад ахаар л тэр хүн сэтгэл нь амар амгалан байгаад байгаа шүү дээ. Тэр нь болохгүй болохоор л урлал бохимдол нөгөө нүгэл мүгэл гэж юм болоод байгаа. Та ажлын гурилдах юм бол амьдрал таны гурилдсан шүү л гэж би бас хэлдэг заримдаа. Тэгэхээр энэ талаар бас өөрөө үздэг. Аливаа зүтгэл талаар өнгөрдгөө гэдэг үг байдаг. Аливаа зүтгэл талаар өнгөрдгөө. Та муу юм хийгээд зүтгэх юм бол мэдээж муу юмдаа хүрнэ. Та сайн юм хийе гэж зүтгэх юм бол сайн юмдаа заавал хүрнэ. Тэгэхээр бол яах юм гэхээр санаа зүв бол заяа заваа. Одоо нэг ялангуяа хүнсний үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл зүй яг тийм шүү дээ. Би бүр сони юм хэлэх үү. За яг хэвийн боовны үеийн үйлдвэрлэл. Хэвийн боов бол өөрөө зүгээр л ийм нэг гурлыг тостой ингэж байгаа юм биш аахгүй. Тэр чинь маш том юм бүтээл ахгүй юу? Бүтээл. Тэгээ үнд зүйл ахгүй юу? Өвлөгдөж ирсэн уламжлалт ийм нэг бидний нэг юм байна шүү дээ. Тэр үйлдвэрлэл болгонд өөр ингэсэн үндсэн жор байна, технологи байна, хийх арга аргачлал байна. Хэвийн боовны үед ингэдэж шүү дээ. Та одоо дээрүүд бол хүүхд тахт мэдхэл баг. Хаалга одоо нэг гурлаа ингээл нухдаг гэсэн. Тэгэхээр хаалга битээ онголзуулаад бай. Битээ хил ам хийгээд гурил ингээд яачин хөлсчин ингээд төлөвчсөн. Тэгэхээр тэр яг одоо үйлдвэрлэл чинь тэгдэж шүү дээ. Яг хэвийн боовны үйлдвэрлэл дээр би бол хүмүүстэй хэлдэг. Айл болох хил ам хэрүүл шуугангүй байх ёстой. Асуудал гарвал уурлахгүй, уцаарлахгүй ярилцсанаа. Тэнд ерөөсөө нэг жоохон үйл ойлголцол үсэл. Ингээл тэрийг хийж байгаа хүмүүс ингээл жоохон сэтгэл зүйн ингээл ирэхэд тэр бүтээгдэхүүн шал өөр болдог. Тэгэхээр энэ ерөөсөө одоо бидний сүүлийн үед яриад байгаа энерги буюу одоо квант физикийн онол яваад байгаа. Энэ бүх юмд байгаа. Би нөгөө гагнуур техникийн тухай ярихад мэддэг юм аа ярих юм байна. Хүн харахад хүн орж ил хийж байгааг харахад тэр гагнуурын дефект үүсдэг. Гагнуур үтхий электрон гагнуурын хүртэл үүсч, машин хүртэл үүсдэг. Сони шүү. Тэр бол би нэлээд олон юм дээр тэгж байгааг харж байсан. Машинаар гагнаж яхад хүртэл үүсч байсан. Тэр энэ бас тухайн үедээ бас нөгөөрөө өгдөг баг. Тэгэхээр энэ өнөөдөр жижиг үйлдвэрлэлийн холбоо гэдэг тэгээд төрийн амлаагүй том үрээтэй болсон. Шинэлэг дундад Монголын төлөө гэсэн ийм том үрээнд бид ийм том зорилго тавьчихад байгаа тэр юмс байна. Тэгэхээр энэ бидний энэ холбооны зүгээс энэ том авчихсан одоо энэ том үрээ энэ чиглүүлгийг бид өөрсдөө авч байгаа учраас хүн болгон бүтээх ёстой, хийх ёстой гэдэг энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө тасралтгүй манай холбооны тэргүүн бол тасралтгүй ажиллаж байна. Одоо ингээд 10 жилийн дараа энэ үг ямар шатанд авлаа. Яг энэ ураа үг энэ ураа өчөр нь алсын хараа байхгүй бид нар хурж чадна. Гэтэ тийм холгүй байгаа. 10 жилийн дараа бол бид нар хүрсэн байна. Би бол одоо энэ нийгмийг ингээ харахад бол боломжтой ч их нэгдэж байгаа юм байна. Бид нар дахиад жоохон хичээх юм бол одоо бол нөгөө юм
амар юм шаргуу гэхээс илүү жоохон ухаалгаар те ийм менежментийн шийдлээ ингээд нөх хөдөлмөрлөх арга барилаа бүх нөөц боломжоо орчин үеийн хөгжилтэй холбоод ингээд ажиллах юм бол ойрхон байгаа гэж харж байгаа. Ойрхон байгаа гэж харж байгаа. Бид нар одоо Монголын гэж хэлье. Баялаг хөтөлбөрч холбоо түүхэн хугацааны 10 жилийг амжилттай хийгээд 10 жилийнхаа тэмдэглэсэн. Энэ том тасралтгүй ажилтай байсан учраас бид баяраа тэр болгон тэмдэглэж чадаагүй. Энэ удаа бид Шанхай буюу тэр одоо далайн аяллыг та зохион байгуулж одоо санаачлагын гаргаад манай баялын албаны гишүүд 20 гаруй хүмүүс явах гэж байна гэдэггүй. Энэ аяллаа та урд нь явж ирсэн юм билээ. Би үл явж үзээгүй. Тэгэхээр энэ том шинэ гарц, шинэ хамтлага, шинэ орон зайг харуулж чадах энэ аяллыг та санаачилсан. Баяр хүргэе нэгдүгээр. Тэгээд энэ аяллаа талаар сэтгэлдээ хэлээч гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар бид нар баярлах ёстой, өөртөө шагнах ёстой. Тэр болгоноос бид нар ямар нэгэн дараагийн нөгөө илүү амжилтынхын төлөө илүү их том бүтээгтийн уран зориг хараа ийм сэтлээ олж авдаг. Баярлах шалтгаан ямар нэгэн байдлаар гаргаж идэг. Ингээд баярыг ингээд гоё хуваалцжээ. Тэр нь баярлж ил гэж аахгүй. За биднэрт ингээд байдаг хамгийн том алдаа. Одоо хоёул өнгөрсөн хугацаанд ингээд бизнес хийгээл ингээд явж хахад бид нар ер нь бол ингээд баярлахаа мартсан байдаг. Тийм шүү дээ. Тэгдэг те мартсан байдаг. Тэгвэл сэтгэл гээчимт чинь тэр нэг урам, баяр баясгал, зориг золбоо ийм юм зайлшгүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрөө өөртөө шагнаад хийсэн бүтээснээ бахархаад хийсэн бүтээсний маань бас төр засгаас үнэллээ. Манай холбооч одоо олон сайхан гавьяатуудтай боллоо. Хамгийн одоо төвч авсан хамгийн сайхан манай холбооны ууган гавьяат бол одоо та байна. Тий одоо олон сайхан гавьяатууд байна. Ууган гişүүд болон одоо шинэ гişүүд маш олон сайхан ингээд нөгөө холбооны удирдах зөвлөлийн гişүүдийн нэгдэл болсон 20 гаруй хүнтэй одоо аялын баг аялалд гарах гэж байна. Энэ аялал бол зөвхөн нэг одоо круиз аялал гэхээсээ илүү бидний хувьд бол дараагийн боломжоо хайсан, дараагийн дэлхийд гарах гарцаа хайсан бизнес аялал. Далайн аялал гэхээр далайн аялал. Гайхал тусгаан гоцсон дээр ингээд би бол бодоод байгаа шүү дээ. Ингэж үзэхээс гэж бодлоо. Таталцах юм уу? За ингээд их сайхан гоё аялал болоод бид нар ингээд ганцхан дөөрн их мэдлэг эрчинээр татсан юм сайхан аялал болж ирнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ аяллагын тухайс ярьсан ч юм их гоё бахархалтай бай. Яарч чинь тий. Яарч чинь манай аялын баг ажлын албаны хүмүүс сайн ажилласан. Сайн ажиллаж байгаа шүү. Залуустаа бас баярлалаа. Бас баярлалаа гэж хэлж бодож байна. Тэгэхээр бизнесийг хийж байгаа энэ тодорхой хэмжээний хугацааг тууллаа. Тодорхой хэмжээнд туршлага хөрвүүллээ. Тэгэхээр өнөөдөр Монголын бүх бизнесүүд гэр бүлийн бизнес байна. Цөөхөн бизнесүүд одоо хувьцаат компани бизнес. Тэгэхээр энэ бизнесийн ёс зүй, бизнесийн менежмент гэх тээ. Ямар гэгээлэг сэтгэлээр, ямар зөв хандлагаар энэ бизнес хийвэл эсвэл урамгүй одоо юу гэдэг юм муу сэтгэлээр бизнес хийнэ гэж бараг байхгүй. Надад тийм үг орж ирэхгүй. Тэгэхээр бизнесийн ёс зүй гэгээлэг талаас нь ер нь юу гэж боддог юм бэ? Гэр бүлийн бизнесийн менежмент гэдэг. Дараагийн бизнесүүд жижиг байсан бол дунд болонготой дараагийн үеуд нэг аваа явж яана үр хүүхэд өсөж хөгжөө сайхан гадаа дотоод оронд одоо тий боловсрол эзэмшээд одоо ингээд гадны соёлыг одоо Монголынхоо нийгэмд ингээд суулгаад хөгжүүлээд ингээд явах одоо ийм сайхан бас цаг үе байна. Гэр бүлийн бизнесийн сэтгэл зүй гэдэг зүйл бол зөвхөн манай Монгол байгаа зүйл дэлхийн нийтээр одоо маш том ихэнх л бизнесүүд одоо энэ Япон, Аз, Европын орнууд руу одоо та санаж байгаа шүү дээ хоёлаа одоо тэр Швейцарын бизнес аялалд явж байгаад хэдэн 100 жилийн түүхтэй компаниуд 3-4 дэх үе дээр явж байгаамаа гэдэг үнэхээр гайхалтай бахархмаар тий. Тэр бол үнэхээр бахархмаар тэрэндээ адил одоо манай бизнесүүд ч гэсэн 2 дэх үе дээр тий. Манай аавын бизнес юм аа. Ээжийн эхлүүлсэн бизнес юм аа гэдэг дараагийн одоо манай өөг эцгих гэдэг ингээд явах хэмжээнд ийм сайхан зүйлийг одоо бид нар тийм алсын хараатай л явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө энэ дэр нэг ийм юм анзаарчихсан. Гэр бүлэрээ бизнес хийгээ явж хахад бид нар ч одоо нийгэм рүү орохоор юм шаргуу ордог хүмүүс байгаа байхгүй. Бүр нэг зүйлээ золиослоод. Тэр нөгөө бизнес рүүгээ аюух ингээд чухал гэдэг ингээд хараа явж хахад яалтчгүй нэг хэсэг юм золиослогддог. Эрүүл мэнд байж болдог. Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил тий. Одоо бидний одоо өнгөрсөн хугацаанд харахад бидний хамгийн анхаарсан юм
Хүүхдийн боловсролд маш их анхаарсан. Бизнесээ хөгжүүлэхэд маш их анхаарсан. Тэгтэл ард одоо боталд энэ бизнес рүү ороод 20 нас, 30 нас, 40 нас гэдэг ингээ хамаг ингээ сайхан залуу нас гэрээ л да тэгэд ингээд дүүрсэн байгаа байхгүй. Одоо л ингээ эдэр нас магадгүй дараагийн ахвд үе рүү орох гэж байна тий. Тэгэхээр энэ их цаг хугацаанд дунд ингээ харахад бас гэр бүл маш их гээгдсэн байна. Одоо би ингээ сүүлийн үед ингээд нөгөө бизнесийн зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явж байна. Ихэнхдээ би ер нь жижиг дунд бизнесийн яг үүсгэн байгуулагч захирлуудын хувийн санхүүгийн зөвлөх үйлчлэгүүд явж байгаа байхгүй юу? Илүү тэгээд одоо миний яг ингээд явж байгаа салбар бол жижиг дунд бизнесийг үүсгэн байгуулагч гүйс захирлуудын яг хувийн санхүү буюу одоо манай их захирлууд дээр л за жижиг байсан бол дунд руугаа шилжихэд бол шилжилтийн үе бий болж шít. Тэр хооронд санхүүгээ яаж удирдах вэ? Яаж одоо энэ хооронд бид нар хамгийн эрсдэл багтаа хамгийн өвөөжтэйгээр яаж хүрэх вэ? За одоо манай санхүүгийн алд ер нь зөв явж байгаа мó буруу явж байгаа мó? За одоо ихэнхдээ манай ихэнх захирлууд л ер нь бол одоо ингээд нөгөө санхүүгийн мэдлэг нь бол яг тааруу байдаг тийм үү? Тэгээ ихэнхдээ ингээд нөгөө ерхий нэгтлэн юм уу санхүү хариуц хүндэл даатгад хайчдаг. За гэтэл одоо манай өнгөрсөн үед ингээд харахад Нэгтлэн бодох бүртгэл санхүү хоёр чуг нь хоёр өөр юм байхгүй юу? Нэгтлэн бодох бүртгэл бол өнгөрсөн хугацааны чинь тоо баримтыг л ингэж сайн бүрдүүл ийм байжээ гэдгийг гаргадаг. Санхүү бол ирээдүйд ийм байх юм байна гэд зоосны хоёр тал шиг байхгүй. Тэгэхээр захирлууд буюу үүсгэн байгуулагчид эзэдүүдэд бизнесийн багийнханд юу хэрэгтэй юм бэ? Өнгөрсөн хугацааны үнэн зөв тоо мэдээлэлээр үндэслээд ирээдүйд хийх гэж байгаа санхүүгийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнүүдийн төлөвлөгөөг ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр хоёулаа хэрэгтэй. Тэгтээ одоо би бүр захирлуудад юу зөвлөдөг гэхээр одоо сайн нэгтлэн хэрэгтэй ч гэсэн та сайн санхүүгийн менежертэй болоо. Одоо бол санхүүгийн менежер л чухал болохоос ш. Сайн нэгтлэнгууд бол одоо бас бий болцсон. Одоо ингээд техник технологи AI хөгжөөд одоо тэр тоо мэдээллүүдийн чинь бол ингээд боловсруулдаг юм бол ингээд бас харцангуй хялбарчлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо манай захирлууд уу одоо эзэдүүд тэр тоон дээр та одоо шийдвэр гаргахад та өөрөө тоо бодоод юм гаргаад ирсэн тоог нь ингээд нэг менежлээд байх хэрэггүй байхгүй юу? Тий, шаардлагагүй байхгүй юу? Зүгээр тэр санхүүгийн менежментийн хүн танд сонголт өгөх хэрэгтэй байхгүй юу? Ийм байвал ийм байна. Ийм байвал ийм байна. Ийм байвал ийм байна. Гэтэ шийдвэрийг менежментийн баг буюу тузын дарга буюу удирдлагчны шийдвэр гаргана шүү дээ тэндээс. За энэ сонголтод энэ хөрөнгө оруулалтын энэ боломжийн дээр юм байна. Энийг ингэж авъя гэх. Тэгэхээр яг ийм зүйлийг ингээд яриад байхад одоо санхүү өөр аягүй чухал. Санхүү гэж юу гэхээр тоо шүү дээ. Одоо нөгөө тоогоо удирдах чадахгүй бизнесээ удирдах чадахгүй л асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ягаад тэр бизнесийн сэтгэл зүйтэй холбоотой болоо явчих вэ? Ягаад гэр бүлийн бизнестэй холбоотой болоо явчих вэ гэхээр юу сэтгэл зүй болоо явчих вэ гэхээр хүссэн ч нөгөө нэг гэр бүлийн эхнэр хөр хоёр байд юм уу? Ээж аавын харьцаа байд юм уу? Үр хүүхдийн харьцаа байд юм уу? Нөгөө нэг бизнесийн чинь ингээд дүгнэх болгонд тооны асуудал үүсэж ирж байгаа. За тэндээс ирээд ингээд үл ойлголтын зөв рүү гарч ирдэг. За энийг явсаар агаад нөгөө бизнесийн амжилттай байлгах чинь явсаар агаад одоо та хоёр одоо хоёулаа гэр бүлийн хоёр хүн гэж бодъё л да. За одоо хоёулаа чиглэл компани дээр юм алим сар дээр очиод бизнесээ яриа тэгсэн. А тэгтэл одоо сүүлийн үед одоо нөгөө нэг гой зөвлөдөг хүмүүс яаж байгаа гэхээр гэрийнхэн босгоор орохдоо ажлынхаа асуудлаа мартаж ороо мороо гэдэг. Уг нь тэгмээр байна. Гэтэл уучлаарай. Бас одоо гэгэрчиг өвчнөс тийж араа чадахгүй байна. Чадахгүй байна шүү дээ. Чадахгүй. Тий. Тэгэл ярьдаг үсттэй гэхдээ хүү яа одоо тэгсэн мэс ингээл одоо уг нь одоо хоёулаа гэрт ингээ ажил ярихгүй гэж тэгжл байна. Гэтэл худлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар маш сайн анханасаа маш сайн дийлээ хийх үе маш сайн тохиролцоогоо хийх хэрэгтэй юм байна. Зайлшгүй хийх ёстой ийм сэдвийг бид нар жоохон халгаад тэгдэг. Хөгдүүлээд тэгдэг. Би бас тэгдэг. Сая одоо ингээд чиний ярьж байгаа асуултнууд хариулж явахад надад байгаа дутагдлууд гарч ирж илээ. Би бас тийм шүү дээ гэж доктор хүнтэйг ингээд бодож байна. Тэгэхээр байгаа болоод ингэж байгаа байхгүй. Би ч юм уу сайхан зөвөр хянтай биш шүү дээ. Алдаа бол алдаа, оноо өдөрөө байгаа. Тэгэхээр энэ зайлшгүй одоо шийдэх ёстой юмыг яагаад тойроод идэв? Энэ халгаад байдгийн шалтгааны юу гэдэг вэ юм? Ер нь бизнесийн байгууллагч чинь хувь хүн шүү дээ. Яг нэг ийм нэг хүн л байгаа шүү дээ. Ер нь бол тэрний томроос нийгэм гэж юу юм?
тань шиг наа шиг бид гурав шиг хувь хүмүүс л ийм л нэгдэл байгаа штэ. Нэг ялангуяа санхүү хүний эрүүл мэнд тойрвол амар юм нөгөө маш чухал эмзэг байхгүй юу. Тийм учраас би санхүүгийн ментор, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ тэр нэг үүсгэн байгуулагчийн тэр нэг эзний тэр нэг захирлын итгэлийг даана гэдэг бол одоо тэр хүн тийм нууцыг хадгалах. За нууцыг хадгалахад бид нар гэрээ хийгээ явчихсан хамгийн анхны удаа одоо бун цэнд гэдэг ингээд нэг үүсгэн байгуулах тузын дарга дулмаа гэдэг санхүүгийн менторт итгэж санхүүгийн асуудлаа нээгээд надаас үйлчлэгээ аавна гэдэг бол ер нь л тэгээд нийлэн тэр шийдвэрийг эзэдүүд гаргахад нэлээд боддог, нэлээд ууддаг. Тий, судал ихэн бодно. Ихэн бодно тий. Тойрон ингэн. Тэгээд бодит үнэнтэйгээ яах вэ? Нүр тулахаас аргагүй байдаг. Энэ тэгээд бодит үнэнтэйгээ нүр тулах шийдвэрээ хурдан гаргах тусмаа л ирээдүйд гарах эрсдлээ бага байдаг. Тэгэхээр та бүхэн магадгүй одоо энэ ярьж байгаа яриа бизнесийн нэг баялаг бүтээгч хоёр хүний тухай биш. Маш том агуулга яасан хүний сэтгэлийн тухай яриад байгаа байхгүй. Би яг тэгж харж байна. Сэтгэл шинжилгээ ухаан шүү дээ. Тий. Ер нь сэтгэл ямар байхаас л бүх юм шалтгааллах юм байна. Шууд хамааралтай юм байна. Тэгэхээр сэтгэлээ онгоод л ярина. Сэтгэлээ нээнэ гэдгийг чинь цаана маш том юм итгэлэл явж байгаа. Тэгэхээр урт удаан хугацааны хүний амьдралын үнд зүйл явж байгаа гэж харж байгаа. Муу хүн гэж байдгүй юм шиг байлаа гэх. Тэгэхээр чинь үнд зүйл, үзэл бодол, өссөн орчин гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар амьдралынх нь нэм нэг ийм үнд зүйл ойролцоо хүмүүс л хоорондоо хоёр үенийг та сайн хүн юм аа, би сайн хүн юм аа. Гин бомах чинь нэрээ сайн хүн юм аа гэж бодно гэдэг чинь бид нар нэлээ их олон зүйлээрээ ижил төстэй гэсэн. Тий. Бид хоёр ямар сэтгэл зүй эмч биш, сэтгэл зүйч биш. Тийм шүү дээ, зүгээр л. Энэ талаараа ямар сургууль соёл төгсөөгүй. Тэгвэл тодорхой хэмжээний амьдралын туршлага орон зайгаа цуглуулж авсан юм аа. Би тэр нэг сэтгэлээ ярилтаа сайхан ярьсан шүү дээ. Өнөөдөр манай баялаг бүтээгчдийн холбооны удирдлагын гишүүн Албан компанийн захирал Дулмаа маань өнөөдөр энэ урилгыг хүлээж аваад Маст телевизийн захирлуудын энэ сайхан хүндэтгтэй эндэрт бид сэтгэлээ нэг сайхан ярилцлаа. Өөрөө ч надад сая сэтгэлээ гаргаж хэлж байгаа тэр сайхан үгийг бас надад бас нэлээ олон миний одоо найз дүүнэр хэлж ийсэн. Бас нэлээ хэдий дүүнд хэлж ийсэн. Тэгэхээр бас ортооч юм болов уу гэж би царандаа бод. Тэгээд үнэхээр сэтгэлээ сайхан ярина гэдэг чинь сая шинэ орон зай үсээд стресс шадарга тайлагдаад гоё болдгийг. Тэгээд манай баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид маань манай нэвтрүүлэг үзэж байгаа манай баялаг бүтээгчдэд дэмждэг бүх хүмүүс байна бас. Манай нэвтрүүлэг нээлттэй байгаа захирлуудаа манай нэвтрүүлэг оролцоорой. Зөвхөн бизнесийн орчны тухай биш, сэтгэлийн орчны тухай энэ хүн гэдэг жоохон ямар мөн чанартай юм гэсэн тухайга нээлттэй сайхан ярилцлага болж байгаа шүү. Та бүхэн бас оролцоорой гэж энэ танд одоо урьжээ. Сайхан дурсамж ярмаар санагдлаа. Итгэлтэй холбоотой. Надаас үйлчлэгээ аваад одоо би яг энэ хүнсний үйлдвэрлэлийн салбарт ч одоо 1999 онд ингэж анх орж илаа. Сургууль төгсөөд 3 4 жилийн дараа гэхүү. Тэр би Бамбаш компанид ажиллаж байсан. Тэгээ би нэг 99 онд санаад байдаг. 99 он 2000 онд юм уу? Тэгэхээр ч одоо надаас 30 жил надаас үйлчлэгээ авч байгаа. Ихэн сайхан харилцагч байна. Би чинь ерөнхийдөө борлуулалтын нэгтлэн, борлуулалтын менежер, тэгэл борлуулалтын албаны дарга, санхүү хариуцсан захирал махирал гэдэг ингээд нэг дөрмийн дагуул хичээгээд явж байгаа учраас ингээд явж исэн. Тэгтэл Бамбаш компанид би нэгтлэн байсан юм аа. Тэгэхэд одоо авт 5 дугаар бааз гэж байсан. Би одоо нэрийг мартсан байна. Одоо бол авт 5 дугаар баазын тэр захирал тэдний хамт олон бол одоо ч манай компаниас алим сараас одоо ийм настунгуудынхаа 5-ын эдийг авдаг. За тэр хизээ эхэлсэн гэж. 2000 онд эхэлсэн. Намайг Бамбаш компанид би одоо борлуулалтын менежер байсан юм уу нэгтлэн байхад ихсэн нэг юм ах ирж исэн. Тэр үед одоо таны насны болов юм нэг юм сайхан захирлах. Ирээд одоо тэгэхэд одоо их олон хүний 5-ын эд авч исэн. Ийм том борноогоо ийм зилзэн 30 машинтай ирээд дүүрэн ачиж ингэж авч исэн. Тэгээ тэртээ 2000 оноос хойш гэд одоо энэ жил 2026 оны морин жилийг хүртэл тэднийх надаас ахмадынхаа 5-ын эдэг авдаг. Би Бамбушаас гарцсан штэ ахаа гэхэд зүгээрээ жаахан дулмаа маань бол итгэлтэй. Гоё үү. Тэгэхээр одоо би нэр жаахан дулмаа нэр гоё нэр юм. Тийм гэдэг тий. Тэгээд тэгэхэд бол яасан гэвэл тэр сайхан ах бол бурхны оронд очсон. Тэрний хүү дулмаа захирлаасаа авнаа. Гэл ирдэг. Гэл ирдэг тий. Тэгэхээр энэ
зүйл бол надад юу өгдөг гэж би илүү хичээх хэрэгтэй юм байна. Урам зориг. Урам зориг үг. Дээр нь би зөв байсан юм байна. Зөв байгаа юм байна. Гэх мэтчлэн одоо яг хөө би энэ жишээн дээр л одоо ганц тэр байгууллагыг хэлж байгаа болохоос энэ мэтчлэн энэ өнгөрсөн энэ хугацаанд одоо яг ингээд албан сар компаниа үүсгэн байгуулагдаад үдий дайны явхад бол миний сайхан найзууд, миний сайхан хэрэглэгчид надад итгэдэг энэ олон сайхан та хэдий маань хүч боломжоор л одоо маш олон найзууд байгаа. Одоо танаа найз чинь талах үйлдвэрлэдэг бол чи мөнгө төлөөд аваа гэдэг үг байдаг. Миний найзууд, миний ойр хавьс бүгд намайг дэмжиж мөнгө төлд надаас. Мөнгө төлж байгаа шүү дээ. Энэ бол одоо үнэхээр таныг дампууруулах гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо бас үнэхээр одоо би юуг талархдаг гэхээр за өвд ээж аав, удам судрын буян заяа байна. Бас миний хичээл зүтгэл байна. Энэ сайхан хүмүүстэй уулзуулж учруулдаг. Энэ хувь цаанда тийм. Ээж аав өвөө эмээ гэж сайн нэрээ өөр дурдчихлаа. Энэ өстө өвдөөцсөн уламжлал энэ одоо алсаас хардаг мардаг ч гэдэг юм уу. Би энэ сэдвээр харуул өстө гайхалтай мэдрэмжтэй болж. Энэ сайхан удамд хүн болж төрмөө гэдэг. Энэ явж байгаа үйл ажиллагааг бол миний ээж өвдөөцөл өдөртөж байгаа юм шиг мэдрэмж байдаг байхгүй. Энэ бас дахиад нэг сэдв байх. Байна тий. За үнэхээр сайхан ярилцлага боллоо. Ингээд толгойн захиралтай ажлыг амжилт хүсье. Гайхалтай сайхан ярилцлага боллоо гэж би хувьдаа бодож байна. Ярилцж байгаа шатанда нөгөө одоо хамтхан зочноос маш их юм сурж авд юм байна. Би юм хөтлөгч биш. Одоо үндсэндээ 4 дахь 3 дахь одоо нэвтрүүлгээ хөтлөж байна. Тэгээд ингээд их одоо суралцах хэрэгтэй байна гэж ингэж ойлгож байна. Тэгээд дахиад сэтгэл их өндөр байлаа. Дахиад юу үлдчихэв хэлбэл болдгоо. Тэр ярианы сэдв бол агуулта. Яагаад гэвэл сайхан байлаа. Маш олон зүйлийг ярилцдаг учраас тий. За ингээд манай компани чиглэл компани маань Марс телевизийн захирлуудын энд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгээд чиглэл компани ивент тэтгэгчийн бэлгийг танд өгье. Чиглэл компани хамтдаа бүтээлсэн учраас баярлалаа. Цаг байгаа. За тэгээд Монгол Зан Үлдэмжлэлийн календарыг сүүлийн 5 жилд ивент тэтгэгч бүлүүлж байгаа. Өөрийнхөө нутгийн Яргаатын сүмийн угшилтай юм календар. Тэгэхээр энэ нутгийн календарыг өгөхөөр бас сайхан байна. Сайхан байна тий. Ингээд Яргаат гэдээ ярихаар ч өсөж төрсэн нутаг маань тий. Аргагүй бидний өвлөөсөн. Тий гайхалтай шүү. Шарил маань тэнд одоо оршиж байгаа. Энэ байж тий. Өө нэрг нөө бүх юм учраас тай гэдэг ингээд энэ сайхан хийдийнхаа нэрмжит календарыг бас бэлгэлж байгаамаа. За ингээд толгойн захиралтаа баярлалаа. Улам их одоо бүтээлийг хийж улс их орныхаа хөгжил дэвшлэлт үнэтэй хөнөмөрүүлээ. Өөрөө чинь хийж бүтээж байгаа зөвлөхөө үйлчлэгээний энэ сайхан бизнесийн орчин нөхцөлийг бүрдүүлэх эрхэм чухал салбар гэж хэлж болно, хурлаг гэж хэлж болно. Энэ салбараар олон хүмүүс маань бизнесээ зөвлөгөө аваад амжилттай сайхан ажиллаад удаашлыг хурдлуулж хөгжих болтугай гэж бас бодож байна. Танд бас талархлаа. Үнэхээр гайхалтай сайхан сэтгэлийн юу боллоо. Таны энэ сайхан ярилцлаганд бас улам их амжилт хүсье. Тэгээж маш сайхан захирлууд байгаа, маш сайхан түүх, маш их олон сайхан зүйлийг ярих. Таны энэ нэвтрүүлэг бол маш олон зочдтой өрнөд тийм олон энэ он цаг хугацааг яасан дүүргэсэн сайхан нэвтрүүлэг болно гэдэгт итгэлтэй байна. Илүү бид нар олныг хамарсан, олон сайхан залуучууд, олон сайхан хүчийг нэмсэн ийм сайхан нийгмийг бол одоо бүтээхэд бол хамтын танаа энэ компани хамтын хүчээр хөгжлийг бүтээх. Тэг хамтын хүчээр хөгжлийг бүтээх нь бол гарцаг бай. За баярлалаа. Танд болон таны хамт олонд улам их амжилтыг хүсье. За эрхэм мэдээлэл үзэгчдээ Марс телевизийн захирлуудын энд нэвтрүүлэг өгөөр дуусч байна. За манай өдрийн зочноор албан сан компани захирал Жаахан Дулмаа оролцлоо. Ингээд шинэ нэртэй болсон тийм гоё нэр байна. Жаахан Дулмаа оролцлоо. Ингээд Дулмаадаа ажлыг хамжилтыг хүсмээрээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр дуусч байна. Дараа дахин уулзлаа баяр таа.